humanoid буюу хүн дүрс робот зарагдаж эхэллээ аль биесээр. Гэхдээ асуудалтай зүйлсүүд байгаа. Хиймэл оюун болон роботын технологи хөгжүүлж байгаа компаниуд мөрөөдөл зараад байна. Жинхэнэ тэг авч явж ийм болдог доо гэсэн нэг тийм мэдрэмжийг авчирсан гэх юм уу? Яалт ч вау гэж хэлүүллээ. Үнэхээр гайхамшигтай. Технологийн салбарт хоёр иж шийддэг компани байна. Нэг нь Nvidia, нэг нь OpenAI. Хамгийн хүчрхэг дэд бүтцийг OpenAI ятгаж байна. Сайн байцгаана уу интернетийн технологийн орхотнуудаа Tech Forum podcast-ийн шинэ дугаар эхэлж байна. Өнгөрсөн дугаараас хойш 2-7 хоногийн хугацаа өнгөрсөн технологийн салбарт энэ жилийн хамгийн чухал гэж хэлж болох уц томоохон үйл явдлууд боллоо. Тэгэхээр энэ талаар Амка бид хоёр ярилцуулна. Орой минь өгөө. Орой минь. Тэгэхээр 2-7 хоногийн хугацаанд бүр үнэхээр гайхалтай маш олон үйл явдлууд боллоо шүү дээ. Тэ 9-10 сар өнгөрцөн байгаа ч гэсэн технологийн салбар ерөөсөө улам халсаар л гэж хэлэхэд болно тий. Тэгэхээр энэ удаад бидэд юу ярилцах вэ гэхээр хамгийн эхлээд хамгийн анхны humanoid буюу хүн дүрс робот зарагдаж эхэллээ аль биесээр. Тэгэхээр энэ Норвегийн нэг компани байгаа. Тэгэхээр ямар робот юу болчихоо гэдэг талаар ярилцсан. Контент бүтээгчнэрийн хамгийн хайртай платформ болох тий Adobe-гийн хиймэл оюунд суурилсан гайхалтай функц хүчээр нэмэгдлээ. За мөн Canva бас хариу барьж ах шиг байна тий. Nvidia-гийн GTC арга хэмжээ Вашингтон хотод зохион байгуулагдлаа. Тэгээд GTC-тэй холбоотойгоор Nvidia дараагийн хэд хэдэн томоохон хамтралууд болон салбараа зарласан байгаа. За үүний дараачаар бид хоёр Japan Mobility Show болж өнгөрсөн байгаа. Тэгэхээр Японы автомашины салбарт бас юу яригдав, ямар концепт загварууд бас шинээр танилцуулагдав гэдэг талаар ярих бол төгсгөлд нь OpenAI. За Нёгийн талаар ярилцъя тий. Тэгээ Нё ер нь ямар хуу Нё гэж ер нь яг юу юм бэ? Хүн дүрс робот маш товчоор. Ain't no sunshine when she's gone, and she's always gone too long. Anytime she goes away. Хамгийн эхлээд харуул одоо жишээ нь бид нар роботын нэг юм хүүтэн хөндөй байдлаар ингээ харагддаг шүү дээ. Ийм төмөр гадаргуудаа ч юм уу тий. Тэгэхээр ийм носон цамцтай байгаа надад илүү зүгээр санагцсан. Одоо жишээ нь илүү ийм дулаан уур амьсгал тухайн хүндээ өгч байгаа. Тэгээ мэдээж дөрөвсөн жил 3 хүний сонголтоор 1 м 60 см-ийн өндөртөө тим робот байгаа. Юу хийж чадах вэ гэхээр гэрт байгаа гэрийн ер нь их ажлуудыг хийж чадна. Хувцсын дүүдэх, хувцас эвхэх, мөн аяг тавг угаах, тэгээ хог шүүрдэх, тоос сургуулах, танаа гэрт чинь хэн нэгэн ирж байгаа тохиолдолд хаалга хонгоолгож өгөх, эсвэл хүнс зөөх гэх мэтчлэн ийм олон үйлдэлүүдийг хийх чадвартай. Гэхдээ асуудалтай зүйлсүүд байгаа. Яг одоо энэ бичлэгэн дээр үзүүлж байгаа зүйлсийг нь бүрэн автоматар одоогийн байдлаар хийж чадахгүй байгаа. Тэрийгээ бас Wall Street Journal-ийн журналист дээр нь туршиж үзсэн байлээ. Нэг юм технологийн сэтгүүлчнэрийн нэг юм сонирхолтой юм боллоо. Яг медиад нь ажиллаж байгаа хүмүүсүүд журналист дээр нь хамгийн анхны роботыг туршиж үзээд тэгээд энэ 1X Technologies компани гүйцэтгэх захиралдаа ярилцлага хийгээд тэрийгэ цацсан. За үүний дараачаар MKBHD бас өөрийнхөө бичээлгийг оруулсан баг. Тэгээ MKBHD журналист дээр нэг анх удаа legend гэж дуудсан байлаа. Тэгээд өөрөө бас журналист дээр нас намайг ингэж legend гэж дуудаж байгаа хамгийн анхны хүн ингээд MKBHD боллоо энэ дэрэг. Тэгээ яг тэр бичлэгэн дээрээс харахад бол энгийн үйлдэлүүдийг маш төвөгтэйгээр хийж л. Тэгээ $20,000 үнэтэй робот чи худалдаа авсан тохиолдолд одоо жишээ нь аяг тавг угаах хэсэг дээр бүр ингээ айгүй төвөгтэй ингээл чи баг өөрөө тэр роботынхоо юу хийж байгааг нь харахаар ингээ стресст гэрч юм. Тэгээ хувцас эвхэж байгаа тохиолдолд яг гоё бас эвхэж чадахгүй байгаа юм. Тэгэхээр ийм асуудалтай зүйлсүүд байгаа. Тэгээд MKBHD-ийн юм бичлэгэн дээр байсан надад нэг санаа айгүй гайхалтай санагдсан. Тэр санаа юу байсан бэ гэхээр хиймэл оюун болон роботын технологи хөгжүүлж байгаа компаниуд мөрөөдөл зараад байна. Бид нэр өмнөх дугаарууд дээр ч гэсэн ярьжсэн humanoid AI гэж байгаа. Rabbit R1 за мөн Apple Intelligence энэ хиймэл оюунд суурилсан төхөөрөмжүүд яг өөрсдийнхөө маркетингийн бичлэг дээр үзүүлж ирснээсээ бодит байдал нь шал зөрүүтэй байна. Тийм шүү дээ. Одоо AI пин дээр ч гэсэн хэрэглээнд дэвтрэхэд үйл систем нь бүрэн төгс ажилдгүй болж таарсан шүү дээ.
R1 дээр ч гэсэн ялгаагүй байд. Илүү хямдхан байсан ч гэсэн илүү төвөгтэй болж таарсан. Apple Intelligence-ийн хувьд юу гэж танилцуулж ирсэн бэ гэхээр химэл оюуны тусламжтайгаар Siri таны хамгийн ухаалаг, хамгийн ойрын туслах байна гэж хэлсэн. 2 жил өнгөрлөө. 2 жилийн дараа ч одоо болтол ирээгүй. Тэгэхээр 26 онд ирэх магадлалтай байна. Тэгэхээр ийм асуудалтай зүйлсүүдийг ярьж ийн. Тэгэхээр яг AI нэг талаасаа үнэхээр гайхалтай маш олон зүйлсүүдийг авчирж байгаа. Гэхдээ яг энэ хиймэл оюунд суурилсан үйлдлийн системүүд бол төдийлөн бас явж өгч чадахгүй л ах шиг байна. Тэгээд Neo дээр бас нэг сонирхолтой санагдсан түрээсэлж болох юм билээ те. $500. $500 subscription-тай хэрвээ $20,000 авал сар болгон бас $5 subscription төлөх юм билээ. Тийм үү? Тэгжиж үйлдлийн системийг бүрэн ажиллуулсан. Гэхдээ одоо жишээ хүмүүсийн ярьж байгаа комментууд дээр одоо баг энэ Neo Robot бол 7 хоног гарan болчлоо шүү дээ. Айгүйх мимнүүд гарсан бэлээ те. Одоо жишээ нь AWS-ийн системд унчвал энэ робот яаж ажиллах вэ гэдэг ч юм уу те. Эсвэл энэ үнэхээр ингээд над руу дайрахгүй байж чадах уу гэдэг ч юм уу те. Айгүй сонирхолтой мим болцсон тал руугаа явлаа. Гэхдээ 26 оноос эхлэн бүрэн худалдаанд гарч эхэлнэ. Tesla-гийн яригдчихсэн Optimus-аас бараг төрүүлээд ингээ гарчиж байгаа гэдэг нь ерөөдөө нилээдгүй зах зээлийг татаж чадлаа. За үүнээс гадна хятадын автомашин үйлдвэрлэх Xpeng бас өөрсдийнхөө бас humanoid роботынхоо дараагийн загварыг танилцуулсан байна. Тэгээд ийм роботтой холбоотой зүйлсүүд ийм байла. Дараагийн ярилцах зүйл Adobe-гийн бичлэгнүүд Instagram-аар бүр ингээд харин тэглээ шүү. Алж чинь тэгээд Adobe ер нь Adobe Max гэдэг арга хэмжээ байдаг. Жил болгон зохион байгуулагддаг яг энэ бүтээлч буюу креатив салбарынхны цугладаг хамгийн том конференс гэж явдаг. Танаас салбарынхны хамгийн том конференс те. Тэгээд энэ жил болохоор 28-аас 30-ны хооронд болсон 10 сарын. Хэрвээ биетээр оролцох бол мэдээж үнэтэй. Онлайнаар бол бүрэн үн төлбөргүй явагддаг ийм арга хэмжээ байна. За тэгээд энэ арга хэмжээнд дээр маш олон шинэ зүйлс танилцуулагддаг жил болгон. Энэ жилийн онцлог зүйл нь л мэдээж хиймэл юм байла. За тэгээд маш олон шинэ үйлдэлүүдтэй, шинэ функцүүдтэй. Тэгээд тэднээс хамгийн онцлог зүйл нь болохоор Firefly Image Tab буюу яг зураг генерейт хийдэг модель нэг. Энэ жилээс яг layer буюу яг ингээд давхараар нь эдэлж болдог болсон. Өмнө нь бол дан нэг зурган дээр ямар ч layer-гүйгээр эдит хийдэг байсан бол энэ жилээс layer-ээр нь салгаад эдит хийж болдог болсон гэсэн үг. Тэгэхээр тэр зургаа Photoshop руу оруулаад ч юм уу layer-ээр нь салгаад бас өөрөө давхар эдитэлж болно гэсэн үг энэ жилээс. Надад тэр Illustrator дээр байсан баха. Шууд ингээ өнгөнүүд гэрэл ингээ сольдог. Тэр Illustrator байсан уу Photoshop байсан уу? Illustrator байлаа. Тэр мөр бол үнэхээр одоо жишээ нь үнэхээр гайхалтай цаг хэмнэхэл санагдсан тий. Firefly дээр prompt бичээд тэгээд видео генерейт хийж болдог, видео эдит хийж болдог бас тийм моделс гаргаж байгаа юм билээ. Тэгээд энэ жилээс өмнө бол Google, OpenAI гэдээ бас бусад компаниудтай хамтардаг байсан бэл энэ жилээс Eleven Labs тэгээд Topaz Labs гэдэг хоёр бас шинэ стартаптай хамтраад тэгээд эхнийх нь болохоор AI voice generate гэдэг юм бэл. Хоёрт нь болохоор зүгээр зургийг дахиж янзлах, enhance хийх тийм үйлдэлтэй юу хиймэл юм бэл. Тэгэхээр яг Adobe-гийн одоо чанар муутай зургийг Photoshop руу оруулаад чанарын ихсгээ гэх юм бол энэ жилээс яг болдог болж байгаа. Яг өмнө болдог гэсэн ч гэсэн бета хэлбэр дээр байсан. Энэ жилээс бол яг бүрэн орж ирж байгаа юм л. Тийм үү те. Миний би Adobe Max-ыг бүтэн үзэж амжаагүй л дээ. Ер нь бол 3 байна уу 4 цаг нэлээ урт. Тийм амар уртсан танилцуулга бас 2-3 өдөр ингээд үргэлжлээд байгаа шүү дээ. Тэгэхээр үндсэн танилцуулгыг харж ирсэн чинь надад тийм урт байхаар би товчлоод л үзсэн. Тэгээд тэндээс хамгийн их таалагдсан зүйл нь би өөрөө Photoshop, Illustrator эдэрнийг сайн мэдэхгүй болохоор Premiere Pro дээр дууны замнууд орж ирж байгаа шүү дээ. Чи тэр бичлэг үзсэн үү? Дууны зам орж ирээд ингээд нэгхэн дууны замтаа ингээд бичлэг. Одоо жишээ нь аудио бичлэгний дууны зам нэгхэн байлаа гэж бодоход тэрний нэг баруун дээд болонд нэг товч байлаа тий. Тэр баруун дээд булангийнх нь тэр товчийг дарангууд дуу хідэн замтаа ямар байж болохуд тэр бүх замуудыг нь хооронд нь салгаад нэг нэгээр нь салгаа. Одоо жишээ нь арталтанд дуурж байгаа тэр бичлэгэн дээр бол галт тэрэгний чимээг тусад нь орчны дууны чимээг тусад нь салгаа. Тэр цаана ярьж байгаа хүмүүсийн дууны чимээг тусад нь салгаад тэгээ өөрийнхөө хүссэн юма хааж болно. Яа би бүр энийг харчаад
Нэг үнэхээр л ямар гайхалтай болцсон байл гэж харагдсан тий. Яг начар дээр тэгж ажиллах гэдэг бас жоохон эргэлзээтэй. Яг хаа Adobe-ийн яг хиймэл оюуны модулууд нь сайн байдаг ч гэсэн бас заримдаа жоохон муу ажиллах ч юм уу эсвэл алдаа гарах ч юм уу тийм зүйлүүд мэдээж байдаг. Тэгэхээр яг хэрэглээнд нэвтрээд ямар ах нь бас нэлээд сонирхолтой чинь. Photoshop дээр нь Firefly ихэр сайн ажилддаг. Яг дэжгүй. Гэтэ промпт маш сайн бичихгүй бол бас нэлээд асуудалтай. Зүгээр нөгөө нэг зургийн бэкграунд салгах эсвэл зургийг нөгөө нэг хэрэг кадрын дутуу байвал тэр дутуу кадрыг дахиж генерейт хийх үйлдэлүүдээр бол маш сайн. Бүр цоо шинээр зураг өсгөх ч юм уу тийм зүйл дээр бас нэлээд одоо Open ChatGPT ч юм уу эсвэл Gemini бодвол жоохон арт ноцсон байдалтай байдаг. Жоохон муу гэх юм уу? Төлбөртөө тий. Төлбөртөө. Сарын одоо Creative Cloud чи хэд байлаа? Сарын $60. Хэрвээ юуны хэмдрэл, оюутны хэмдрэлээр хамбал сарын $20. Туркээс хямдхан авч болдог тий. Тийм болцсон бил. Турк түнээ нэмсэн нэрээс. Тийм үү тий. Туркээс би яг Туркийг нь авч хэрэгэлдэг гэсэн. Тэгээ 20-оор авдаг үлээ. Эдгээр авдаг үлээ. Турк ч амар хямдхан шүү дээ. 10 хүрэхгүй тооцоолоо. Тийм 30 мянган төгрөг байдаг байсан. 30 мянга ч үлээ. Би ч бүр сарын 10 марвар авдаг үлээ. Тэгээ 30 мянган төгрөг гэдэг чинь барыг сарын $7-8 гэсэн үг байхгүй юу? Жилийнхэн шүү дээ. Тийм. Тэгээ амар хямдхан авдаг гэсэн. Тэр үнэ нэмсэн байна уу тий? Тийм. Тэгээ би энтхээс бас үтсэн чинь бас болохгүй лээ. Тэгэхээр тэгэж нөгөө Adobe хагддаг үе дууссан мэл шүү. Сарын $30, сарын $60 чинь тэгээд хэдэн хүн хэрэглэж болох юм? 2 device шүү дээ. 2 төхөөрөмж. 2хан device юм уу? Тийм. Ер нь бол үнэтэй л юм байна тий. Үнэтэй шүү дээ. Тэгээд тэр чинь бас юугаараа бас өөр Швейцар эднэрт бас амар үнэтэй гэдэг юм шиг л яг Америк бодвол. За тэгвэл Canva яаж хариу барь? Canva хариуг нь барьсан. Өнгөрсөн жил 2024 оны ихээр эхний хагасд Canva Serif гэдэг компани худалдаж авсан. Serif нь ямар компани вэ гэхээр Adobe одоо хамгийн том өрсөлдөгч, хамгийн потенциалтай өрсөлдөгч гэж хэлж болохоор Affinity гээд 3 програм хөгжүүлдэг компани. Тэгээд Affinity нь ямар програмтай байсан бэ гэхээр Affinity Photo, Affinity Design, тэгээд Affinity за нэрээ санахгүй ямар ч гэсэн Adobe Photoshop, Adobe Illustrator, тэгээд Adobe InDesign 3-ын өрсөлдөгчийг хийдэг гэсэн компани. Тэгээд өнгөрсөн жил Canva худалдаж авснаар энэ жил яг Affinity version 2-оо танилцууллаа. Нэг сонирхолтой зүйл нь саяны миний дурдсан 3 програм бүгдээрээ нэг програм дээр орж ирсэн. Бүгдээрээ нийлцсэн гэсэн үг. Creative Cloud-тай адилхан гэж ойлгосон шүү дээ, мөн үү? Тийм, ер нь төстэй. Ер нь гэхдээ Adobe-г яг зөвөр Adobe-г бол дандаа яг ийм бүтээл салбарт ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс л ашигладаг. Canva болохоор маркетруудын ер нь бол гол сонирхогчтой юм яг дизайн. Ер нь бол мэргэжлийн дизайнерууд Canva-г л бараг үзий яддаг. Жохон дургүй байдаг. Би яг тэр тонд нь орцсон явж байдаг. Тэгэхдээ ер нь Canva Adobe-той зэрэгцэж ирэх боломж байна уу? Ер нь чи юу гэж харж байна? Төгсөж байна. Яг баагаар төхөөлөх шиг байна. Affinity-гийн нэг онцгой зүйл нь бүр бүх зүйл нь үнэгүй. Adobe-гоос ялгаатай. Яг өмнө нэг удаа $70 төлөөд тэгээ бүх аппликейшнийг бүх програм хэрэглэж болдог гэсэн бол энэ жилээс бүр тэр чигтээ үнэгүй болж байгаа юм л. Гэхдээ яг Affinity-г татаж ашиглахын тулд та Canva-гийн үнэгүй юу таах хэрэгтэй? Аккаунт таах хэрэгтэй. Тэгжээж ашиглах юм л. Хэрвээ Canva-г яг нөө төлбөрийн төлөөд ашигладаг бол яг нөө хиймэл оюуных нь нэмэлт функцүүд нь бас Affinity дээр орж ирэх юм бэл. Тэгээ би бас Affinity-г ашиглах гэж үзлээ. Надад жоохон төвхтэй санагдсан. Яг нэг Adobe-ийн програмуудыг ашиглаад сурцсан чи яг өөр рүү орохоор бас нэлээд төвхтэй л хэдэм байна. Ашиглах хялбар байдлын хувьд бол ер нь Figma л бут цохиж гарч ирлээ тий. Тийм Figma. Ялтчгүй амар, ялтчгүй сайн ажилдаг. Тэгээд дээрэс нь үнэгүй. Тэгээ веб дээр ажиллаж байгаа мөртлөө ямар ч гацалт байхгүй. Тэгээ маш хурдан. Тэгснээ ингээд RAM GPU өдрнийх ажиллаулаад байхгүй тий. Тэгээ яг нөгөө файл нь бүр том болчихоор RAM бас амар идэх юм билээ нөө. Манай сонины нэг файл нь бүгдээр нэг юуны Figma нэг файл дээр байдаг байхгүй. Тэгээ одоо ч марг 100-аад сонинтой.
дотор бүр амар гацдаг болсон. Тийм үү тий. Минийх ч яг нэг хэдэн пострууд л болох нэг гацдаг юм байна л да. GTC-гийн талаар ярилцгаая. Тэгэхээр Nvidia-гийн GTC гэдэг арга хэмжээ за жилдээ бараг 2-3 ч болоод байна уу тий. Сүүлийн үед л жил болгон нэг хийдэг байсан бол тоогоо нэмээд байна. Энэ компани бүр технологийн салбарт 2 хийж иддэг компани байна. Ямар нэг нь Nvidia, нэг нь OpenAI. Тэгээд энэ хоёр компани хин нэгэнтэй очиж гэрээ байгуулна, тэр компанийн хувьцаа нь өсдөг. Эсвэл тэр хоёр компани л ерөөсөө одоо энэ технологийн салбарын өнгийг тодорхойлж байна. Нэг талаас GTC-гийн талаарх мэдээллүүдийг цуглуулж байхдаа нэг бичлэг надад тааралцсан нь Oracle-ийн үүсгэн байгуулагч Larry Ellison байлаа л да. Тэгээ Larry Ellison-ы нэг яриан дээр Larry Ellison, Elon Musk, Jensen Huang гурав орой хоол идчихсэн юм байна л. Me and Elon begging Jensen for GPUs. Please take our money. Please take our money. By the way, I got dinner. Орой хоол идчих байхдаа тэр хоёр Jensen-гээс бидний мөнгийг аваа. Биднэрт зүгээр л GPU гээл өгөөч гэж гуйсан гэдэг ч байгаа байхгүй. Тэгээ маш богинохон зүгээр надаа юм рил бичлэгэн л таарсан юм л та. Тэгээд тэгсэн чинь хариуд нь мань хүү гэсэн гэж. Би тэр нөгөө бүтэн дайсныхан бичлэг нь үзээгүй, богино бичлэг нь үзсэн. Тэгээд эндээс Nvidia-гийн үйлдвэрлэж байгаа GPU технологийн салбар дундаа хэр чухал байгаа вэ гэдгийг энэ богинохон бичлэгнээс ер нь анзаарч болохоор байна. Тэгээд Вашингтон хотод зохион байгуулж байгаа нь ер нь бол баг жоох улс төртэй холбоотой. Тэгээ өөрөө CNBC-гийн тайлбар дээр яагаад Вашингтон хийсэн бэ гэхээр ерөнхийлөгч Дональд Трамптай илүү ойрхон болгож байгаа гэдэг ийм сонирхолтой тайлбар хэлсэн байлаа. Тэгээд тайзан дээр гарч ирээд this is the Super Bowl of AI буюу тэг хиймэл оюуны Super Bowl ирлээ та ингээд гисэн. Тэгээд хит хитэн сонирхолтой зүйлсүүдийг танилцуулсан байгаа. Гэхдээ тэрнээс өмнө GTC-гийн үеэр нэг юм хуурамч бичлэг явсан байна. За. Jensen Huang-гийн deepfake-ийг ашиглаад тэгээд давхар лайв хийгээд ер нь бол нэг иймэрхүү deepfake ашигласан лайв бичлэгнүүд сүүлийн үед ер нь айгүйх болоод байгаа юм. Deepfake ашиглангуулаа юм том компани бүтээгдэхүүн зарлах үйл ажиллагаатай зэрэгцүүлээд давхартуулаад тэнгуудлаа лайв хийгээд тэгээд тэр лайвныхаа одоо жишээ description дээр ч юм уу энэ тэнд нь юу ячдаг тэр койныг хөдөлтөж аваарай эсвэл ийшээ ингээрэй тэр нь бүртгүүлээрэй гэдэг ч юм ийм скамнууд айгүйх болцсон юм байна л. Сая яг GTC дээр давхцаад бас Jensen Huang-гийн deepfake scam явсан байна. Тэгээд 100,000 хүн бараг үзсэн байна. Тэгээд 100,000 хүн бараг үзсэн. Тэгээд эдгээр яг яаж ажиллаад байгаа вэ гэхээр ийм YouTube сууг эдгээр дээр ийм өндөр үзэлттэй YouTube сууг эдгээрээс авч байгаа. Тунгал хэд хоногийн өмнөөс нь тэр компанийнх нь юуг эдрийг нэмээл нөгөө бичлэг эдрийг нь албаар апплод тэгээ бүр ингээ бэлтгэлтэйгээр бэлдэж хагаад нэг ийм скам хийх болсон байх шүү. Тэрийг бас анхаарах хэрэгтэй. Дараагийн түвшний скам юм шүү. Тэгээд хиймэл оюун 6G, quantum, за хиймэл оюуны модель, за компаниудын хамтрал, за мөн робот болон үйлдвэрлэлтэй холбоотой ийм багц зүйлсүүдийн талаар ярьлаа. Хамгийн ихнийх нь том мэдэгдэл Nvidia компани Nokia-д $1 тэрбум хөрөнгө оруулалт хийхээр болсон. Яагаад заавал Nokia гэж? Яагаад заавал Nokia гэж? Энэ бол маш чухал асуулт. Яагаад вэ гэхээр Nokia гар утас үйлдвэрлэгч байжгаад утасны зах зээлээ алдсныхаа дараачаар үр холбооны дэд бүтцийн салбар руу шилжиж эхэлсэн. Тэгээ одоо үр холбооны хамгийн том 2 дахь тоглогч нь Nokia салбартай. Энэ бол $380 зах зээлтэй. Үр холбоо гэдэг маань өөрөө маш чухал салбар. Энийний дэд бүтцийг хийн гэдэг бол өөрөө ер нь технологийн салбарт бол маш чухал шин. Huawei маш сайн хийж чадж байна. Тэгээ энэ технологийн дэд бүтэц инновац өөрөө хятад руу шилжиж эхэлж байгаа. Энийг Америк өөрсдөө буцаад өөрсөндөө авчрахыг хүсэж байгаа. Энэ нь Nvidia-гийн амбицтай давхцаж байгаа. За ерөнхийлөгч Дональд Трампын бодлоготой давхцаж байгаа. Тэгэхээр Nokia энд туслана. Тэгээд 6G технологи дээр Nvidia Nokia хоёр хамтарч ажиллах. Nvidia өөрсдийнхөө Nvidia Arc буюу Aerial Radio Network гэдэг нэртэй нэг юм системийг танилцуулсан. Энэ нь болохоор юм сүлжээний систем байх юм. Nvidia-гийн GPU эдрийг ашигласан. Тэгээд ерөнхийдөө яг юм хиймэл оюуны систем сайн ажилдаг, завөр сайн ажилдаг 6G технологиг хөгжүүлэхэд бол анхаарна. 5G технологийн дэд бүтцийн одоогийн байдлаар дэлхий дээр хамгийн их
5G технологийн станцыг байгуулсан ус Хятад. Яг тоон толгойд орж ирэхгүй. Гэхдээ дэлгэцэн дээр та бүхэнд харуулж байна. Гэхдээ Хятадын тэр дид бүтцийнхэн тоо Европын холбоо Америк бүр наандаж очихгүй. Тэгэхээр 5G-ийн сүлжээн дээр бол Хятад бол гайхалтай нууц гэж. 5G-ийн патенттай холбоотой 7000 патент Nokia-д байгаа юм байна. Вау, 7000. Тийм 7000 патент. Пүү. Тэгээ энэ патентыг бол ер нь бол чулуу болгоно л гэдэг зүйлийг Jensen Huang хэллээ. За дараагийнх нь quantum. Анх 1981 онд физикч Ричард Feynman ер нь бол квант механикийн онолыг салбарыг ашиглаад тооцоолын систем хийх боломжтой байна гэдгийг бол гаргаж ирсэн байдаг байхгүй. Тэрнээс хойш ер нь бол квант компьютерийн хөгжүүлэлт эхэлсэн гэж хэлж болно. Үүнээс хойш одоо нэг 40 орчим жилийн дараа квантум салбарт жинхнээсээ шинжлэх ухааны breakthrough буюу томоохон нээлтүүд гарч эхэлж. Бид нар өнгөрсөн жилийн Google-ийн одоо алдааны алгоритмыг харсан тийм. Тэгэхээр энэ алдааны алгоритмын асуудал ер нь яваад. Тэгээ энэ алдааны алгоритмын тусламжтайгаар ер нь квантум компьютер бодит хэрэглээнд орж эхлэх цаг маш ойрхон болж байна. Nvidia-гийн амбицийн хувьд болохоор ерөнхийдөө нэг юм миний ойлгож байгаа нэг юм хайбрид системийг хийнэ гэж ойлгосон. Нэг талд нь Nvidia-гийн жипүүнүүд дээр суурилсан суперкомпьютер, за нөгөөх нь дээр нь болохоор квант компьютер. Тэгээ энэ хоёрын хооронд нослуулсан юм тооцооллын системийг хийнэ. Тэгээд NVQLink гэж одоогийн байдлаар бол нэрлэж байгаа юм байна. Тэгээд ер нь бол яг энэ технологийн салбарын дараагийн тооцооллын систем бол квант компьютер байх нь цаг хугацааны асуудал. Гэхдээ энийг дангаар нь ажилуулах уу, хайбрид байдлаар ажилуулах уу, хэн төрүүлж хийх вэ гэдэг л. Одоо жишээ нь IBM, Google, Nvidia, Microsoft хинэн төрүүлэх вэ гэдэг л асуудал шүү дээ, тэ. Тэгээд квант компьютерийн лабораторийн 17 компанитай бас хамтарч ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр гайхалтай. Дараагийнх нь эрчим хүчтэй холбоотой заяа. За бид хиймэл оюуныг ярьж байхдаа нэг зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Энд хэд хэдэн шатлалууд байгаа. За хамгийн өнгөц шатлал нь хиймэл оюуны загварыг хөгжүүлж байгаа компаниуд буюу за одоо Anthropic AI, OpenAI-тай ижил төвшний тим компаниуд. За дараад нь дэд бүтцийн компаниуд. Тэгэхээр дэд бүтцийн компаниудыг бас нэг төдийлөн анхаарахгүй бай. Яа одоо тэр дата төвийн гэрээ хэлцээр байгуулагдчихээн. Гэхдээ тэр яг дата төв хин хийгээд байгаа. Тийм. Тэр хин ажлыг хийгээд. Тэнд чинь бас мөнгө орно шүү дээ. Тэр компаниуд бас айгүй чухал. За дата төвөө барьчлаа. Дараагийн чухал зүйл нь хиймэл оюун дээр орж ирэх эрчим хүч. Эрчим хүч дагаад тэлэхгүй бол ямар ч утгагүй болчих واخгүй. Тэгэхээр Америкийн хувьд бол өөрөөсөө эрчим хүчнийхээ хувьд Хятадаас бас айгүй хоцорж байгаа юм. Саяхан сайн мальтман бас нэг юм зүйлийг хэлсэн байл да. Бид нар ер нь жил болгон 100 гигаватт эрчим хүчийг нэмэх шаардлага байна. Амар тоогод 100 гигаватт. 100 гигаватт гэхээр 100 ширхэг цөмийн реактортай тэнцвэр. Тэгсэн чинь одоо зүгээр Америк жилдээ яаж нэмж чадчих байгаа вэ гэхээр 51 гигаваттыг нэмж чадчих байгаа. Талын юм шүү дээ. Харин Хятад 429 гигаватт. Яаж хийгээд нэрийг. Хятад бол ер нь эрчим хүчний салбартаа маш сайн анхаарч байгаа. Тэгээд би сүүлд Хятадтай холбоотой нэг мэдээлэл харсан чинь Хятад одоо энэ томоохон дата төвүүд эзэмшиж байгаа Tencent, ByteDance ч юм уу те эсвэл Baidu зэрэг ийм компаниуд дээр хөнгөлөлт үзүүлж магадгүй гэдэг мэдээлэл орж ирсэн. Тэгэхээр эрчим хүч дээрээ хөнгөлөлт үзүүлээд эрчим хүчнийхээ асуудлуудыг шийдчихвэл Хятад дахиад энэ хиймэл оюун дээр нэг барьцтай болох юм байна гэж ойлгосон. Тэгэхээр эрчим хүчний салбар дээр Nvidia яаж оролцож байна гэж. Америкийн эрчим хүчний яам Nvidia хоёр нийлээд 7 шинэ суперкомпьютерийг бүтээхээр болсон байна. Тэгэхээр энэ зардал нь бас 1 тэрбум орчим доллар байсан баха. Зүгээр л дүүд гарт нь юу байна? Ямар нөөц боломжууд тэрийгэл бүгдийг ашиглаж тооцоолоос тэмрүүлээд. Амар ууз. Аимшигт. Тэгээд хиймэл оюунтай зүйл холбоотой хэд хэдэн санаанууд ярьсан. Гэхдээ хиймэл оюунтай холбоотой чинь бүтээгдэхүүн бол танилцуулаагүй. Гэхдээ надад энэ хиймэл оюуных нь яриан дундаас нэг зүйл айгүй сонирхолтой санагдсан заяа. Өөр болохоор нь what is the AI буюу тэг хиймэл оюун гэж юу юм бэ гэж өөрийнхөө харах үнцг ингээд тайлбарлаж байгаа. Тэгэхээр хиймэл оюун бол хэрэгсэл биш ээ. Энэ бол ажил. Өмнө нь бид нар технологиг хэрэглүүр байдлаар дандаа ашигладаг байсан бол одоо түүхэнд анх удаа технологи
өөрөө ажил хийдэг болж эхэлж байна. Энэ санааг би бас юун дээрээс харж ирсэн бэ гэхээр Figure AI-ийн гүйцэтгэх захирал бас бид нар технологи девайс зарахгүй робот хийдэг компани шүү. Бид нар ажил зарна. Бид нар хүмүүст ажил зарна гэжсэн байхгүй. Тэгэхээр энэ өнцгөөс бас хиймэл оюуныг ингэж бодож үзүүл сонирхолтой санагдсан. Өөр өнцөг шүү. Тийм үү? Ялтчихв. Яг ажил хийлгүүлж байгаа. Тэгэхээр яг ингээд ажил дээрээ бүтээмжин дээрээ бас хэрхэн яаж анхаарах вэ гэдэг дээр айгуу сонирхолтой санааг хэлжсэн. Тэгээд ерөнхийлөгч Дональд Трамп 1 сарын 19-нд ажиллаа авсан байхгүй. Ер нь бол уламжлал ёсороо тэгж авч байгаа. Тэгээд тэр үедээ Jensen Huang-тай уулзаад өндөр технологийн үйлдвэрлэлийг буцаагаад Америк руу авчирмаар байна гэсэн. Nvidia өөрсдийнхөө хүрээнд 8 сарын дараа энийг авчирч чадлаа гэдэг буюу Blackwell chip-ийнх нь бүх үйлдвэрлэл Аризона мужид одоо хийгдэж эхэлж байгаа юм. Тэгээ энэ яг ингээ үйлдвэрлэлээд хийгдээд тэгээ ингээд хийх боломжтой болсон. Яагаад вэ гэхээр энэ яагаад geopolitics хувьд айгуу чухал зүйл болж эхэлж байгаа вэ гэхээр өнгөрсөн 7 хоногт бас Ши Жинпин дараа болон Дональд Трамп нар уулзсан. Тэгээ энэ үеэр Nvidia-гийн чипний талаар уг нь ярих гэжсэн. Тэгээ яриаггүй гэсэн зэ. Тийм. Уг нь хамгийн ихний мэдээлүүд нь уг нь яригдана гэжсэн. Яриаггүй. Тэгэхээр бүр ингээд дээд хэмжээний уулзалтан дээр яригдах хэмжээний тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс болчиход байна ш. Гэхдээ нөгөө нэг түрүүний яриадсан шатлууд байгаас энэ шатлалын Nvidia-гийн цаана байгаа бүтээгдэхүүнийг TSMC гэж. Хагас дамжуулагч юм тий. Тэгээд Nvidia-гийн одоо 12 инчийн нэг юм wafer нийтдээ 200 тэрбум хагас дамжуулагч багтдаг юм байна. За TSMC ард нь байгаа зөв. TSMC-ийн ард дахиад юу байдаг вэ гэхээр Европын ASML гэдэг компани байдаг шүү дээ. Тэр болохоор яг ингээд чипний үйлдвэрлэлийн технологи хийдэг компани. Энэ ингээд давхаргууд дээр хяналтуудаа алдчихвал 1000 Nvidia-гийн архитектор байгаад эн чинь өөрөө бүтээгдэхүүн болж чадахгүй байгаа учраас бүрэн үйлдвэрлэлээ авчрахыг зорж байгаа. Робот таксин дээр болохоор Uber-тэй хамтарч байгаа юм байна. Тэгээд Uber Nvidia хоёр хамтраад 2027 он гэхэд 100,000 ширхэг жолоочгүй таксиг хөгжүүлнэ. 100,000 гэдэг чинь асар их тоо сонсогдож байгаа байхгүй. Тэгээд одоогийн байдлаар байгаа Waymo-д ч гэсэн юу 100,000 байх тийм шүү дээ байгаа үгүй. Тэгээд Waymo 250,000 7 хоног тутмын хэрэглэгчтэй байгаа. За харин Apollo байгаа шүү дээ. Хятадын Apollo-гийн хувьд бас 250,000 хүрсэн юм байна. Тэгэхээр энэ нь бол маш хурдцтай өсөж байна энэ зах зээл. Тэгээд Nvidia бас өөрсдийнхөө тооцоолго системүүдийг эндийг ашиглахыг зорж байна. Тэгээд Drive OS гэдэг үйлдвэрлэлийн систем хөгжүүлж байгаа юм байна. За дараагийнх нь Palantir-тэй холбоотой бас шинэ хамтарлаа танилцууллаа. Palantir-ийн хувьд бол хэмэл оюунд суурилсан батлан хамгаалахын салбарын ийм дата мэдээллүүдийг ингэж хийдэг team компани байгаа даа. Тэгээд Palantir-ийн үүсгэн байгуулагч нь бас айгүй сонирхолтой түүхтэй юм билээ. PayPal Maf гэж байдаг шүү дээ. Тэгээд PayPal Maf-ийн нэг нь бас Digital Twin технологиг ер нь Palantir-тай хамтраад хөгжүүлж байгаа юм байна. Digital Twin буюу одоо танд ямар нэгэн девайс төхөөрөмж байлаа гэж бодоход тэр төхөөрөмжөөсөө алсад байгаа зүйлсийг ямар ч хоцрогдолгүйгээр удирдах боломжийг бий болгож байгаа тийм төхөөрөмж байна шүү. Одоо над дээр ийм Digital TV-ийнх нь удирдлагынх нь програм байлаа. Тэнгуул би одоо уул уурхад байгаа excavator-ыг тэрнгээр ингээ удирдах боломжтой болно гэсэн үг. Наа чи бүр супер юм шүү. Тийм. Энэ технологи бол зарим талаараа Монголд ч гэсэн хөгжүүлж байгаа компаниуд байгаа. Гэхдээ яг ингээд төгс бас хийж чадсан компаниуд байхгүй. Тэгээ хятадын бас технологи компаниуд байна. Тэгээд Palantir энэ хоёр бол Digital TV-н дээр орж ирэх юм байна. За ахаад өөр технологийн бус нэг компани ба. Eli Lilly гэх компанитай им үйлдвэрлэдэг. Имийн салбар. Тэгээ имийн салбарт хэд хэдэн асуудалтай зүйлс байгаа юм байна. Шинэ имийг туршаад нээгээд хэрэглээнд нэвтрүүлнэ гэдэг процесс өөрөө 10 жил болтой. Eli Lilly компани Nvidia-та шинэ им нээх, имийн судалгааг явуулах тийм тооцооллууд дээрээ Nvidia-тай хамтарч ажиллах юм байна. Ингэснээр им шин нээж илрүүлэх процессыг улам хурцсах боломжтой. Тэгэхээр энэ яг том зургаараа харуул үнэхээр гайхалтай бас шинэ хамтрал байна. Энэ хамтралуудынхаа үр дүнд Nvidia өөрөө яах вэ? 2026 онд 4 сая Blackwell chip буюу $500 тэрбум хөрөнгө оруулалт хийх юм байна. Борлуулалт хийх. Тэгэхээр $500 тэрбум. Тэгэхээр яг энэ мэдээллүүдийн дараачаар Nvidia-гийн зах зээлийн үнэлгээ анх удаа $5.80 хурж түүх бүтээлээ. Гайхалтай. Ингээд
би зүгээр ингээд энэ технологийн компаниудын мэдээллүүд ингээд харж байхад ерөөсөө л хамтын ажиллах. Хамтрал тийм Apple, Microsoft хоёр хамтарч ирснийг бид мэднэ. Apple, Google хоёрыг хамтарч байгаа бас мэдчихээн те ямар салбар дээр яаж хамтрах вэ? Юуг нь өрсөлдөв. Тэгэхээр хамтын ажиллагаа бол зөв бол үнэхээр гайхалтай л нэгээ дэмждэг юм байна л да. Тэгээд яг одоо энэ бүтцтэй холбоотой Nvidia, OpenAI-ийн зарлж байгаа тоонууд нийтдээ $180 давчаад байгаа. Ийм ашигт. Тэр чинь нөхөр бас солонгос руу утсан байсан шүү дээ. Чи тэр бичлэгийг үзв үү? Юу шар ариг байгаас үү? Тэ нөө Samsung-ийн ерхийлж тэр тэ харсаар. Тийм өнгөрсөн 7 хоногт бүгд найрамдах Солонгос улсад Аз номгон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт боллоо. За энэ чуулга уулзалтаар бүгд найрамдах Дад улсын дарга Ши Жинпин, Дональд Трамп нар уулзсан ба. Тэгээ худалдааны асуудлуудаар ерөнхийдөө ярилцаж хоёр тал шийдвэр төрсөн. Мөн технологийн салбарын анхаарлыг хандуулж байсан газрын ор элемент дээр бас 1 жилийн тохиролцоонд хүрсэн гэдэг маш чухал зүйлсүүдийг ярьсан. Дональд Трамп, Ши Жинпин хоёр 6 жилийн дараа уулзаж байгаа. Гэхдээ интернетэд энэ хоёрын уулзалтаас илүүтэйгээр яг тэр үйл явдлаар болсон анхаарал татсан үйл явдал нь юу байсан бэ гэхээр Jensen Huang Samsung болон Hyundai-гийн удирдлагуудаа шарсан дахиад шар ариг уулзсан үйл явдал байлаа шүү дээ. Тэр шарсан дахиад эдсэн газрынх нь сүлжээ рестораных нь хувьцаа хүртэл бараг 20 орчим өөр өссөн гэж байгаа байхгүй. Тийм амар нөлөөтэй. Тэгээд Солонгос нэг юм би Солонгосын мэдээллийн сайтнаас уншижсэн чинь Солонгосын томоохон компаниуд, пүүс компаниудын захирлууд ер нь нэг тийм нууцлаг байх сонирхолтой байд юм байна л да. Дээд хэмжээний уулзалт эдгээр бол тэгэж дандаа нууцаар хийдэг. Чөлөөт ерөөсөө байдаг. Ер нь наад соёл юм шүү дээ тэр нь. Ер нь бол тийм. Тэгсэн чинь яг энэ удаа бүр ингээд цэнхэр захтнуудын ордог тийм газар гэж бичсэн байгаа байхгүй. Бүр цэнхэр захтнуудын ордог тийм энгийн газар, энгийн тийм уур амьсгалтай байдлаар ингэж байсан нь ер нь маш олон хүмүүсийн анхаарлыг татлаа гэж бичсэн байлээ өөрсдийнх нь сайтн дээр. Үүнтэй холбоотойгоор Солонгос улс химэл оюуны хөгжүүлэх технологи төлөвлөгөөгөө зарлалаа. Тэгээ Солонгос улс нийтдээ за Samsung, SK Group, Hyundai, Naver за засгийн газар нийлээд 260 мянган ширхэг Nvidia-гийн чипүүг худалдаж авна. Ингэж өөрсдийнхөө экосистемийг бүрдүүлнэ. За Nvidia-гийн байдлаар яг одоогийн байдлаар эхний ээлжинд бол ер нь 50 мянган худалдаалахад бэлэн байна гэдгийг бол хэлчихсэн. За энэ компаниуд дундаас хэд хэдэн сонирхолтой зүйлсүүд байна. За Samsung-ийн хувьд химэл оюуны үйлдвэр байгуулах юм 50 мянган ширхэг чипүүг ашиглаад тэгээд Samsung Electronics болон за Samsung-ийн үйлдвэрүүдэд бол мэдээж ашиглагдана. Чипний процессыг, чип үйлдвэрлэх технологиг дараагийн шатнд авчрах юм байна. За SK Group-ийн хувьд болохоор 60 мянган ширхэг чипүүг багтаасан Аз TV анхны аж үйлдвэрийн клауд платформыг бүтээх юм байна. Тэгээд Азтай бол маш том тоо сонсогдож байна. За Hyundai Motorс-ийн хувьд бол тийм мөн адил 50 мянга байсан баха. Автомат жолоодлогын системээр ашиглана. Тэгээд мөн адил AI infrastructure буюу химэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэх юм байна. За эдгээрээс гадна надад бас айгүй чухал зүйл санагдсан нь юу вэ гэхээр LG, SK Telecom, Nvidia хамтраад за бас Naver байгаа юм байна. Өөрсдийн солонгос хэлний LLM-ийг хөгжүүлэх юм байна. Тэгээд солонгос хэлний LLM хөгжүүлнэ Арабын хамтрал дээр би бас яг иймэрхүү мэдээлэл харж ирсэн байхгүй. Өөрсдийнхөө бас хэл дээр LLM-ийг хөгжүүлнэ гэдэг. Ер нь бол улс орнууд их төдийлөн гэж зарлаад байдаггүй. Тэгээ солонгос хэл бол яг өөрсдийнхөө LLM-ийг тэгж тусгайлан хөгжүүлнэ гэдэг зүйлийг ярьж байгаа маань. Тэгээд хятад бас энэ дээр айгүй өндөр амбицтай байгаа. Мэдээж бусад бүх юмнууд бол англи хэл дээр байгаа шүү дээ. Тэгээ Монголын хувьд ч гэсэн игүүний AI болон чимээгийнхэн бас энэ стратегийг баримтлаад маш олон жил яваад байгаа гэдэг нь бол зөв алхам байгаа шүү. За тэгээд ийм бас гайхалтай үйл явдал Солонгост хийгээд ирлээ. Тэгээд энэ бол Nvidia-гийн хувьд Аз твд хийж байгаа хамгийн том хамтрал. Ер нь бол тэр $500 тэрбум борлуулалт зөвхөн барууны орнууд байх гэсэн. Зөвхөн барууны орнууд. Аз ороогүй. Тэгэхээр одоо энэ Солонгосын 260 мянган нэмэгдэж байгаа юм. За магадгүй энэ нэтхэг ахиж араас нь орж ирэх байх. Тэгээд хятадын зах зээлийг нөхөр ер нь байнга л яваад байгаа. Бид нар хятадын зах зээл дээр хувь эзлэхээ болцсон шүү. Солонгост ер нь бол иймэрхүү үйл явдлууд болж өнгөрсөн бол Японд
автомашины салбартай холбоотой нэгэн шоу боллоо тий. Тэглээ. Өмнө нь бол Tokyo Motor Show гэдгээр олон хүмүүс мэддэгсэн. Энэ 2023 оноос эхлээд Japan Mobility Show болоод өөрчлөгдсөн. Японы хамгийн том авто үзэсгэлэн тээврийн хэрэгсэл mobility салбарын нийлдэг газар. Одоо л ер нь Шанхайгийн авто шоу болон Бээжингийн авто шоу бол тийм баг дэлхийд анхаарлыг татдаг хамгийн том болчихлоо шүү дээ. Өмнө нь бол Женевийн авто шоу байсан бол яг 2-3 жилийн өмнөөс яг хятадтай авто шоуд бүр дэлхийн хамгийн том бол гэдэг нэршилтэй болсон. За тэгээд энэ жил бол Япон яалтчгүй вау гэж хэлүүллээ. Үнэхээр гайхамшигтай. Ер нь яг одоо нэг сүүлийн 2-3 жилийг харах юм бол яг хятадын газар нутагт болж байгаа авто шоудаас бус бүх авто шоунууд маш өдөртэй болдог болсон байхгүй юу? Өдөртэй гэдэг нь Одоо шинэ машин баг танилцуулагдсан ч тэгэл нэг уламжлалт болсон байна. Тэг уламжлалт машинууд. Энэ жил хятад ч юм бол галзуу штэ бүр тэнцэн нисэж, сэлж, хөвж те. Энэ жил бол Япон яг нэг тийм гоё мэдрэмжийг дахиад ингээд авчирлаа. Бүр яг жинхэнэ тэг авчаач чинь ийм болдог доо гэсэн нэг тийм мэдрэмжийг авчирсан гэх юм уу. За тэгээд маш олон шинэ машинууд танилцуулагдсан. Ихэнх нь бол концепт машинууд. Яг худалдаалагдах production машинууд бол маш цөөхөн байлаа. За тэгэхээр концепт загваруудаас нь айгүй сонирхол татгууц концепт юу байв? Ер нь бол Toyota маш их анхаарал татсан. Toyota 4 брэндтэй орсон. Яг Toyota өөрсдийнх нь брэнд, Lexus, Daihatsu, тэгээд Century гэдэг яг өөрсдийнх нь шинэ брэнд байгаа. Өмнө нь Century гэдэг дан модель гэдэг загвар гэдэгсэн бол энэ жилээс бүр яг тусдаа Lexus шиг брэнд болж байгаа юм байна. Ийм машинууд байна. Тэгээд Lexus дээр нэг сонирхол татсан зүйл нь LS гэдэг нэг шинэ концепт машин танилцуулсан. Өмнө нь LS загвар нь том оврын суудлын седан загвар гэдэгсэн байхгүй. Дээд зэрэглэлийн, luxury зэрэглэлийн седан байдаг байсан бол энэ жилээс 6 дугуйтай микро автобус болсон байгаа, жижиг автобус тий. Тэр бол маш их анхаарал татсан. Ер нь бол дэлхийн зах зээл дээр седан гэдэг автомашины төрөл бол уналтад орсон. Ер нь л ихэнх нь яг SUV загвар руу илүү том загварууд руу явдаг болсон. Тэгсэн чинь LS-ийг SUV болохгүйгээр бүр микро болгосон нь бол надад үнэхээр сонирхолтой санагдсан. Яг яагаад гэж байгаа нь бас мэдэхгүй л нэгтэй. Микро дундаа бүр 6 дугуйтай микро. Гэтэ цахилгаан. Хятадын компаниуд айгүй их очсон харагдчихсэн. Тэгээд BYD бас яг Японы зах зээл зориулсан нэг 14-өөс 16 мянган долларын нэг хямдхан загвар. Тийм маш хямдхан загвар байна шүү дээ. Тэр хятадын автомашин үйлдвэрлэгчид ер нь Японы зах зээл дээр амбиц байна уу? Ер нь яг энэ жилээс BYD-гийн жишээн дээр харахад маш том амбиц авах шиг байна. Японы яг өөрсдийнх нь зах зээл дээр K-car гэж байдаг, K-машин, автомашин. Тэр нь яадаг машинууд вэ гэхээр оврын хувьд маш жижиг, хөдөлгөөрийн багтаамжийн хувьд бас маш жижиг. Тийм автомашинууд их нь яг ийм хайрцаг шиг ийм дөрвөлжин загвартай. BYD яг тийм загвараа танилцуулсан. Тэгээд маш хямд. Тэгээд цахилгаан. Тэгэхээр эндээс харахад бол BYD тэргүүтэй хятадын томоохон автомашины үйлдвэрлэгчид яг энэ Японы зах зээл рүү орох маш том амбиц, маш том сонирхолтой нь бол харагдлаа. За тэгээд Subaru 2 шинэ концепт машин танилцуулсан байна. Nissan бас нэлээд том орсон. Яг Aria гэдэг нэг цахилгаан SUV-ийн шинжлэхцэн хөлбөрийг танилцуулсан. Elgrand гэдэг бас бага оврын мини бас танилцуулсан. Тэгээд бас маш олон Key-car-ууд бас мэдээж танилцуулсан байна. Тэгээд Mazda бас 2 шинэ концепт машинтай орсон. Эхнийх нь болохоор 4 хаалгатай спорт загварын машин, хоёрт нь болохоор бас K-car маягийн жижиг машин байна. Одоо ер нь барууны орны машинууд, за мөн Японы орны машинууд бол яг нэг чанарын хувьд бол одоо нэг Tier 1 гэж хэлж болохоор байгаа шүү дээ. Tier 1 одоо Tier 1 тийм. Тэнгуул араас нь одоо энэ Солонгос, тэрний дараа чинь одоо Хятад гэдэг ч юм уу. Тэгээ ингээд нэг ангилж болохоор шүү дээ. Гэхдээ Хятадын автомашинуудын одоо жишээ нь BYD-гийн Denza ч юм уу те эсвэл Yangwang ч юм уу ийм luxury брэндүүдийнх нь машинууд Японы тэр стандарт дээр нь зэрэгцэж ирж байна. Одоо энэ
ревю хийдэг хүмүүсээс юу гэж ярьж байна? Ер нь нэлээд төгсөн байна. Ер нь яг сүүлийн 1 жилийн хугацаанд гарч байгаа шинэ автомашинуудыг харахаар ер нь чанарын хувьд ч тэр хурд хүчний хувьд ч тэр Европын машинууд заадаглаас солонгосын автомашинуудыг бол гүйцэтгэсэн байна гэж байгаа байхгүй. Ялангуяа нэг сонирхолтой зүйл нь чанарын хувьд Европын тэр дундаа Германы автомашинуудыг гүйцээд байгаа нь бүр үнэхээр сонирхолтой. Яг тэр салоны чанарын хувьд тэр Герман автомашинуудыг дагуулхаар болцсон чанартай болсон байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хятад автомашинууд зах зээл ийм хурдтай хөгжөөд байгаа нь бас ирээдүйд хятад автомашинууд ямар хүчтэй өрсөлдөгчд болох нь бол харагдаж байгаа л гэж бодож байна. Одоо миний анзаарж байгаагаар бол хятадын автомашин үйлдвэрлэгчид дотоодын зах зээл дээр ханчих шиг боллоо тий. Одоо угаасаа дотоодын зах зээлийнхаа бараг ихэнх хувийг нь л өөрсдөө үйлдвэрлээд өөрсдөө дотооддоо зарж байгаа. Дотоодд нь угаасаа тэр бөм хүний зах зээл гэдэг чинь асар том зах зээл байгаа байхгүй. Одоо Төв Аз, Зүүн Өмнөд Аз, Европ, Австрали, Шинэ Зеланд руу ерөнхийдөө ингэж анхаарч эхэлж байна тий. Тэр дундаа бас Японы авто шоун дээр орж ирж байгаа гэдэг нь бол мэдээж Аз төвд бол маш чухал ингэж харагдаж байгаа байх. Тэгэхээр харин Монголын хувьд бол яг тийм зориулсан бүтээгдэхүүнүүдийг бол бас хийхгүй л бах тий. Харьцангуй жижигхэн зах зээл. Тий, харьцангуй жижигхэн зах зээлээр бол хийхгүй л ах гэж бодож байна. Гэхдээ миний зүгээр яг төсөөлж байгаагаар бол энэ Монголын Япон машинуудын оронд хэдхэн жилийн дараа хятадын шинэ машинууд солигдно. Энэ бол цаг хугацааны асуудал. Одоо бараг солигдоод эхэлж байгаа нь л анзаарэгдэж байгаа шүү дээ. Гэхдээ илүү хямд болоод эхлвэл за мөн жил өнгөрөх тусам бид нар өөрсдөө анзаардгүй манай эдийн засаг удаашралтай байгаа энэ дээрээ гэж боддог ч гэсэн бидний амьдралын чанар багаар сайжирсаар л байна. Тэр бид нар шинэ машин унахыг бодно. Тэг заалттай машин унахыг хүснэ. Илүү luxury брэнд, илүү тухтай машин унахыг хүснэ. Тэгэхээр энэ цаг үе ойртож байна шүү. Тэгэхээр Монголын Прусны 90 үе бас дуусах цаг хугацаа өгчөж магадгүй шүү гэж бодож байна. Тэгэхээр төгсгөлд нь ChatGPT OpenAI компани удаан хугацааны туршид яригдчихсэн бүтцийн шинжилэлтээ хийж чадлаа. Буюу ашигын бус статусаас албан ёсоор ашигын төлөх компани боллоо. Маш удаан яригдсан тий. За 2015 онд химэл оюуны хүндрэлтний сайн сайхны төлөө хөгжүүлнэ гэж 13 үзгэн байгуулагчтайгаар OpenAI-ийн лаборатори байгуулагдчихлаа. Түүнээс хойш ер нь бол ашигын бус лаборатори Google, IBM, Microsoft энэ том технологийн гигантуудтай өрсөлдөх угаасаа боломжгүй байсан. Тийм учраас 2019 онд ижил нэртэй ашигын төлөх компани байгуулсан байдаг байхгүй. Тэгээ тэн дээр хөрөнгө оруулалт Microsoft-аас 1 тэрбумыг татаад тэгээд тэр хөрөнгө оруулалтынхаа тусламжтайгаар ер нь бол ChatGPT бүтээж чадсан. Тэгээд ChatGPT гарсны дараачаар ахин Microsoft-аас 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаад тэгээд тэрнээс хойш ингээл раундуудаараа ингээл хөрөнгө оруулалт татаал яваадс. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор 40 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг нийтдээ татаж чадсан. Энэ дундаас болохоор SoftBank бол 30-ыг нь бол хийсэн ба. Тэгээд SoftBank-ийн 22 нь одоо secure буюу албан ёсны баталгаажсан юм байна. Ингэж татаж явж байсан. Тэгээд одоо ашигын бус статус руу шилжихдээ тэр хугацаанд ажиллаж исэн хүмүүс хувьцаа эзэмшижсэн. За мөн Microsoft бас ихэнх хувьцааг нь эзэмшижсэн учраас ер нь бол ямар хуу байдалтай хөрөнгөө ингэж дахин хуваарлах вэ гэдэг асуудал аягүй яригддаг байсан. Одоо ашигын бус статус руу шилжиж байгаа OpenAI компани OpenAI Group PBC гэдэг албан ёсны нэртэй болж байгаа. Тэгээд Microsoft эндээс хамгийн их ашиг гэж. За Microsoft-ийн хувьд ер нь бол 32.5%-ийг нь эзэмшижсэн юм байна. Гэхдээ энийхээ 27 болгоод тэгээд 27% гэдэг нь одоогийнхоо үнэлгээгээр 135 тэрбум доллар. Тэгээд 135 тэрбум доллар эх 5 жилийн хугацаанд Microsoft-ийн cloud үйлчилгээ буюу Azure-ыг 135 Azure-с 250 тэрбум долларын үйлчилгээ авах юм байна OpenAI. За тэгээд 2032 онд Microsoft OpenAI хоёрын хамтрал дуусах байсан. Энийг 32 он болгож сонгож байгаа юм байна. Энэ сонголт бол Microsoft-ийн хувьд маш чухал. Microsoft хэдийгээр GPT загваруудыг өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдэд ашиглаж байгаа ч гэсэн өөрсдийнхөө in-house модель буюу яг өөрсдийнхөө дотооддоо үйлдвэрлэсэн LLM-уудаас хөгжүүлж байгаа шүү дээ. Энд бас хугацаа шаардлагатай.
Тэгээ энийг гүйцэж мэдээж OpenAI-тайгаа зэрэгцэж очих шаардлагатай шүү. Тийм үү. Энэ дээрээ бас өөрсөндөө цаг оруулж. Тэгээ 2030 он гэдэг маань өөрөө нөгөө хугарлын он байж магадгүй учраас бас сунгасан нь айгүй зөв болов гэж бодож байна. Эдгээр гэрээ хэлцэл дундаас хамгийн сонирхолтой нь заяа. Хэрвээ OpenAI AGI-г бүтээлээ гэдэг зарласан тохиолдолд энийг 3 дахь этгээ дээр шалгуулна. Яагаад? Яг яаж батлах юм дэрийг одоо жишээ нь AGI бүтээчлээ гэвэл тэрийг нь яаж хэмжих юм? Юугаар хэмжиж байгаа юм? Тэгээ AGI гэдэг тодорхойлт чинь өөрөө бас айгүй жоохон ерөнхий шүү дээ. Тэгэхээр тэр ерөнхийг ойлголтоо тодорхойлох хэрэгтэй нэгдүгээр. Дараагийнх нь болохоор OpenAI маркетингийн зорилгоор бас тийм юм хийхийг үгүйсэхгүй учраас энд хүрсэн гэдэг тохиолдолд 3 дахь компаниар шалгуулах ёстой гэдэг заалтыг оруулсан байна. Үүнээс гадна интернетээр бас маш олон мэдээлэлүүд цацагдж байгаа нь OpenAI компани $1.80 IPO зарлаж магадгүй гэдэг мэдээлэлүүд байгаа. Гэхдээ OpenAI өөрсдөө албан ёсоор ямар нэгэн энэ талаар мэдээлэл бол хийгээгүй байгаа. Гэхдээ бас яг албан ёсны баталгаажсан мэдээлэл биш шүү гэдгийг хэлье. Тэгээд ChatGPT-тэй холбоотой өөр нэг дэд бүтцийн юм зүйл гарсан нь Amazon-ы веб сервистэй ирэх 5 жилийн хугацаанд байсан баха $38 тэрбум гэрээг байгуулж байгаа юм. Одоо Microsoft-ийн Azure, Google-ийн Cloud, Oracle, Stargate төсөл, AWS, Nvidia, AMD дэд бүтцийг бүтээж байгаа бүгднтэй гэрээ байгуулчлаа. Өмнө нь ярьжсэн шүү дээ. Хамгийн хүчирхэг хэмэл оюуны загварыг хөгжүүлэх нь асуудал биш ээ. Хөгжүүлчлээ хамгийн хүчирхэг дэд бүтцийг хатгаж байгаа хүн эцсийн ялагч байна гэдэг зүйл яригдчихсэн. Тэгэхээр одоо хамгийн хүчирхэг дэд бүтцийг OpenAI хатгаж байна. Мэдээж цаасан дээр гэрээ зурагдсан байгаа. Гэхдээ эдгээр ажил хэрэг болоод явах болов гэж бодож байна. Чамаас одоо нэг асуух асуулт байна заяа. Чи үнгүү AI ашиглах уу? Чамд бүтэн 1 сарын үнгүү AI ашиглах эрх үгүй тэгж ашиглах уу? Үнгүү чинь яг нэг hidden cost буюу ноотмол байдаг шүү дээ. Гэтэ ашиглах хаа. Энэтхчүүдийн хувьд одоо нэг юм сонирхолтой зүйл гарч ирж байна. Өмнө нь мэдээлэл цацагдчихсан нь ChatGPT-гийн Plus үйлчилгээ энэтхэх $4 үнэтэй болж хямдарна гэж яригдчихсэн баггүй. Тэгсэн чинь одоо ChatGPT, Gemini, Perplexity үнгүү энэтхэгт. Тэр чигт үнгүү. Ер нь бол нэг 12-оос 18 сар ашиглах боломжтой. За энэ дээр хэд хэдэн зүйлс гарч байна. За нэгдүгээрт энэтхэгт бол мэдээж асар их хэмжээний хэрэглэгчийн бейс боломж байгаа. Тэндээс маш их хэмжээний хэрэглэгчийг өөрсөндөө татах нэгдүгээрт боломж байж болно. Энэтхэгт одоогийн байдлаар интернетэд холбогдсон ухаалаг гар утас хэрэглэдэг 700 сая хүн байд юм. Тэр хэрэглэгчийн зах зээл рүү орж ирж байгаа. Энэ стратегийг Tesla бас яг хэрэгжүүлжсэн. Би яг өмнөхдөр нэг дурдж ярьжсэн санаж байна уу? Tesla өөрсдөө патентээ үнгүү болгоод тэгсэн чинь бусад автомашин үйлдвэрлэгчид тэр зах зээл рүү орж ирээд өөрсдийнх нь зах зээлэнд дийлээд тэгж Tesla одоо $1.80 үнэлгээ төржсэн. Хэрэглэгч татах нэг юм санаа байж болно. Нөгөө талаасаа дата. Асар их хэмжээний датаг хүмүүст үнгүү ашиглуулад цуглуулах боломж гэж ерөнхийдөө харж байгаа юм биш үү гэдэг хардлага байна. Мэдээж одоо тэнгуут яг энэ хардлага дээр бодоод үзье л да. Хамгийн их хамтаа улс энэтхэг. Энэтхийн араас Хятад. За Хятадыг сонгох гээд үзье тий. Хятад угаасаа боломжгүй. Тэгээ Хятадын засгийн газрын ChatGPT гарснаас хойш шууд танилцуулсан нэг журам байсан нь юу вэ гэхээр Хятадд шинээр нэвтрүүлж байгаа хэмэл оюуны загварыг Хятадын засгийн газраас заавал зөвшөөрөл авч нэвтрүүлэх ёстой. Тийм болохоор Apple Alibaba-тай хамтрах гэж байгаа Хятадд. Энэ яригдж байгаа. Тэгээ албан ёсоор баталгааж байгаагүй. Дараагийнх нь за Америкийн зах зээлийг бодоод үзье. Бас аюу хатуу тэ Америкийн SEC гэдрэл тэ байнга л хянаал байж байгаа шүү дээ. За дараагийнх нь Европыг бодоод үзье. Европ угаасаа тэртээ дэргүү технологийн компаниудад маш өндөр шаардлага тавьж байгаа.
Тэгээ дижитал актынхаа хүрээнд бол метаг бол ер нь тий бараг улиралдаа нэг торгоод байна шүү дээ тий. Тэгэхээр нэг иймэрхүү асуудлууд байгаа учраас энэтхийн зах зээл дээрээс ингэж дата цуглуулах гэж байгаа юм биш шүү гэдэг яриануд өрнөж байна. Apple хэрэглэгчдийн хувьд жоохон гонсоолгосон бидийг хамгийн төгсгөлд нэрээ. Тэгээд Apple-ийн үнэн хэрэглэгчдийн хувьд та бүгдийн маш олон жилийн туршид ашиглаж байсан Siri Gemini болж ерөн солигдох нэ.